보신탕이 나도 몽골 가서 먹어봤는데 양고기하고 거의 비슷해. За ингээ менюнд харах юм бол нохооны мөчөөр хийсэн хоол гэж байна, нохоон гиз гэж байна, тий. Хоолыг хэрхэн хийсэн, нохооны аль бие хэсгээр хийсэн бэ гэдгээс хамаарат ингээ хоолны меню цэснүүд өөрчлөгдсөн байна. Тэгээ ингээ сайтар ингээ анзаарах юм бол ийм нохооны гизээр хийсэн ч юм уу, нохооны мөчөөр хийсэн хоолууд маань бол айгүй үнэтэй байд юм байна. 45 мянган вон гэж байна нэг хүний порцоороо. Миний хувьд л одоо интернетээр ингээ ирэл хайгуул хийснээс бушинтан гэдэг хоолыг хамгийн харсан, тийм учраас 보신탕이 идмээр санагдаж байна. 그리고 사람들이 제일 많이 사는 음식은 어떤 음식이에요? 이거는 제일 고급 요거 배바집. 배바집. 배 부위. 배 우위. 최고 맛있고. 네. 갈비라고 하면 갈비고. 갈비. 네. 목살. 말 그대로 목살. 목 부분이네. 수육은 이제 앞다리, 뒷다리. 네. 네. 무치면 양념 넣고 무치는 거. 네. 전골은 냄비에다 끓이는 거. Баримтаас дуртахад манай монголчууд ч гэсэн нохоо махыг уушгины өвчин зориулж нийлээдгүй хэрэгэлдэг. Жишээ нь бид бүхэн Facebook-ээс нохоо мах гэд хайгаад үзэх юм бол зөвхөн энэ онд постлогдсон нохоо мах аван зарна гэх постууд ямар их байгааг та бүхэн харах боломжтой. Тэдгээр постуудыг харвал үнэгний уушиг болон нохоо мах авна. Нохоо мах зарна. Чон нохоо мах байна уу? Хай, шинжилгээний хариунд гарсан нохоо мах хаанаас олж авах вэ? Уушгинд нохоо мах сайн уу? Настай ээжтэй нууцаар өгөх гэсэн. Нохоо мах яаралтай авна. Хаалгаагаар 4 удаа эмнэлэгт хэвтлээ. Юу идэж уул сайн бай. Нохоо махыг яаж олдог юм бэ? 12 настай хүүхдэд тус болооч хүмүүсээ. За тэгээд комментуудыг нь харахад авна. Нохоо мах хэрэгтэй л байна. Налаахад зардаг гэж байсан. Зардаг хүмүүс байдаг юм да. Гэх мэтээр нохоо махны хэрэгцээ шаардлагатай хүмүүс ч гэсэн нилээдгүй байгааг та бүхэн харж болно. Энэ бүгдээс харахад бид ч гэсэн нохоо махыг хэрэглэдэг нь илт харагдана. Мөн үүнээс гадна зөвхөн манай хоёр улс ч гэлтгүй. Америк твээс Америкийн нэгдсэн улс, Мексик, Перу, Боливи, харин Азийн орнуудаас манай Монгол улс, Япон, Тайван, Хятад, Вьетнам, Филиппин, Индонез, Лаос, Камбож, Тайланд. Харин Африк твээс Нигер, Ган, Конго, Камерун, Новгон далайн бүс нутгаас Шинэ Гинэ, Палау гэд маш олон улсуудад нохоо мах хэрэглэсэн баримтууд маш их байдаг гин шүү. Мөн Орос иргүүд хүртэл нохоо махыг хэрэглэж байсан гэдэг. За ингээд эхний ээлжинд ингээд хачир ороод ирсэн байна. Хачир. За ингээд хачирыг харах юм бол ингээд зөвхөн ингээд кимчиний төрөл 3 зүйл байна. Тэгээд энд бас юм за ингээд чинжүү байна. Энд дээр хүмүүс бас хоолоо буслаж иддэг юм шиг байна. За ингээд хоол мань гад ирлээ. Хоолыг мань харах юм бол за нэлээ халуун ногоотой юм шиг санагдлаа. Яагаад гэвэл угаасаа улаан өнгийн улбаш шар өнгийн хоолнуудаа халуун байдаг тийм ээ. Хоолынхон сая хачируудыг танилцуулсан. Тэгээд 2027 он гэхэд энэ хоолыг аль биесээр хаана гэсэн юм зүйл яригдж байгаа. Тэгээд энэ хоол маань бол өөр ингэ харах юм бол кимчитэй юм байна. Юун дөрөнд кимчитэй. За ингэ харуулъя. Хажуун камерт ингэ харуулъя. За ингэ кимчитэй амталгаа. Аюу халуун ногоотой учраас махамаа нэг ийм амттай юм байна гэмээд гээд яг тодгочмоор хамт одоохондоо алга. Тэгээ нохоо мах эрүүл мэнд сайн гэж хүмүүс их ярьдаг. Монголчууд ч гэсэн ингээд нохоо мах сүрэнд айгүй сайн, уушгинд айгүй сайн гэдэг тий. Сүрээ төцсөн хүмүүс нохоо мах их иддэг гэдэг ийм одоо зүйл ярьдаг байсан шүү дээ. За одоо ингээд бүгдээрээ энэ газрын захирал ахтай яриад тий энэ нохоо махны хоолны талаар жоохон сонирхолтой зүйлсийг асууя. Намайг Содон Сог гэдэг 69 настай. Энэ хоолны газраа 34 жил ажиллаулж байна. Сүүлийн үед хүмүүс нохоо гэртежэх болсноор нохоо махан хэрэглээ эрс багассан. Гадны орнууд солонгосчуудыг нохоо мах иддэг хэмээн дургуутдаг. Тиймээс засгийн газраас нохоо мах идгийг хатуу хориглож байгаа. Одоо бол нохоо махан хоолны газар бараг байхгүй болсон. Ямар үлдрийн нохоогоор хоол хийдэг вэ? Бид гэртежээдэг эсвэл гудамжны нохоонуудаар хоол хийдэггүй. Харин фермерт хоолны зориултаар үржүүлсэн тусгай үлдрийн нохоог ашигладаг. Үүнийг яг л махны зориултаа гахаа өхрээ махтаа зүрлэж болно. Дахин хэлэхэд тэжээвэр амьтдаар хизээж хоол хийдэггүй. Үүнтэй ямар ч холбоогүй. Ямар үлдрийн нохоогоор хоол хийдэг вэ? Бид чавжон хэмээх нохоогоор хоол хийдэг.
Би интернетээс судлаад үзэхэд нурууны гэдэг нохоогоор хийдэг гэсэн. Тийм ээ. Эрт үед нурууны хэмээх нохоог хүнсэнд ашигладаг байсан. Дункеч гэж хэлдэг. Энэ төрлийн нохоо нь бие жижиг учраас фермерийн зориултаар өсөх нь тохиромжгүй. Сүүлийн үед илүү том биетэй шинэ үлдрийн нохоог өргөнөөр ашиглаж байна. Мэдээж нурааныг ашиглах тохиолдол байгаач чавжунгийнх шинэ үлдрийг өргөн хэрэгэлдэг. Таны хувьд хизэнээс нохоомох хэрэглэх болсон бай. Хоолны газрынхаа түүхээс бидэнд хуваалцаач. Анх хоолны бизнес эрхлэхээр судалж үзэхэд нохоомохон газар үнэхээр эрэлттэй мэт санагдсан. Тэгэд энэ газраа байгуулахад хүн чих ирснээр өдийг хүртэл иржээ. Үнэн дээр тэр үед би нохоомох иддэггүй байсан. Тэгээд л энэ газраа байгуулад идэд үзэхэд үнэхээр амттай байсан. Эрүүл мэндэд тустай болохоор тэр үед 30 гаруй настай байжээ. Бизнесээ байгуулсан эхний 5 жил аргаа олтлоо хэцүү байсан. Явандаа үйл ажиллагаа чигдэрч сайхан болсон. Зарим хүмүүс бизнесээ гэр бүлээсээ уламжлан авдаг шүү дээ. Таны хувьд бизнесээ өөрөө эхлүүлсэн байх нь. Тийм ээ. Өөрийн биеэр энэхүү бизнесээ эхлүүлсэн. Нохоомохоо та ханаас нийлүүлдэг вэ? Тусдаа нохоо уржуулгын фермерээс хүргэлтээр ирдэг. Мэдээж бид өөрсдөө нохоо гаргах үйл ажиллагааг хийхгүй. Бид захиалгаа өгөхөд их хэмжээгээр нь авчирч өгдөг. Нохоомох юунд сайн бай? Эрүүлэндэд сайн гэж сонссон. Нохоон дээнх нь хүний биеийнхтэй ойролцоо учраас биеинд сайн гэлцдэг. Мөн хоол боловсруулах системд ч сайн. Монголчуудын хувьд эрт үед нохоомох идвэл уушгинд сайн гэлцдэг байсан. Ихэвчлэн сүрээ туссан хүмүүс нохоомох идвэл идэрдэг гэж сонсч байсан. Та энэ талаар хэр мэдэх вэ? Тийм ээ. Солонгост ч гэсэн уушиг муутай хүн нохоомох идэх нь сайн гэдэг байсан. Зарим эмч нар уушигны хаалганд ороод гарсан хүмүүст юун түрүүнд нохоомох идгийг санал болгодог. Гэтэл сүүлийн үед коронавирусээс эхлүүлээд янз бүрийн томуу ханиадч гарсан ч нохоомохны хэрэглээ нэгэнт багасжээ. Энэ талаар та юу гэж боддог вэ? Тийм ээ, коронавирус их байгаач хүмүүс тэжээвэр амтанд илүү их анхаарах болсон. Хоёрдугаар, нохоомохны хэрэглээ нь улс орны өнгө төрхийг доош нь татаж байна. Тиймээс эргэжил гэхэд нохоомохон газруудыг бүрмөсөн хаагаар болсон. Мэдээж бизнес эрхлэгч миний зүгээс харамсалтай байгаач нохоомох хэрэгэлдэг олон хэрэглэгчид Солонгост бий. Тэдгээр хэрэглэгчийн хувьд бүрч их харамсалтай байгаа. Тиймээс эргэжил гэхэд нохоомохон газруудыг бүрмөсөн хаагаар болсон. Энд ирдэг үйлчлүүлэгчид ямар насны аль хүйсний хүмүүс байдаг вэ? Үйлчлүүлэгчдийн хүйсний хувьд ямар байдаг вэ? Насны хувьд хөгшин хүмүүс голдуу ирж үйлчлүүлдэг. Гэхдээ залуу хүмүүс ч гэсэн их орж ирдэг. Эрт үед эмэгтэйчүүд зөө ирдэг байсан. Харин орчин үед нохоомох хэрэгэлдэг эмэгтэйчүүдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Ер нь бүх насны альж хүйсний хүмүүс хэрэгэлдэг. Бүх зүйлд сайн тал байдаг, сөрөг талч байдаг да. Нохоомох идвэл бид сөрөг тал байгаа юу? Миний мэдгээр бид сөрөг нөлөө байхгүй. Жишээ нь гахай болон өвхрийн мах нь өөх тус холестерин ихтэй учраас зүрхэнд муу байдаг. Харин нохоомохны хувьд халуун төрлийн мах учраас бид зарцдаггүй. Аяга тавга угаахад л мэдэгдэнэ. Бусад амьтдын махаар хийсэн хоолнууд тосон тавган дээр наалтчгаад салдгүй шүү дээ. Заавал халуусанд угаалгын бодисоор угаах хэрэг гардаг. Гэвч нохоомохны хувьд хүйтэн усаар угаасан ч тос нь амархан арилдаг. Үүнтэй адил нохоомох нь бид эмгэг үүсгдэггүй. Тэгэхээр сүрэг тал байхгүй гэсэн үг. Нохоомохон хоолнд иддэггүй эрхтэн байдаггүй. Дотор гидсийг нь иддэггүй. Үхэр гахайн дотор гидсийг иддэг шиг нохоон гидсийг идээд байдаггүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч дотор эртэнг нь иддэггүй. Шууд хайдаг гэхэд болно. 1988 онд Сөүлэн Олимп болж байсан шүү дээ. Тэгсэн үүний дараа 2002 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн болж байхад нохоомохон хэрэглээг бүрмөсөн зогсоож олон газрууд хаагдсан гэсэн. Танд бас тийм зүйлс тохиолдож байсан уу? Тийм ээ. Тэр үед дэлхийн томоохон тэмцээн болох гээд гадаад улс орнуудын анхаарал их хүртэж байсан үе.
Тиймээс олон ресторанууд үйл ажиллагаагаа зогсоож хоолны нэрэж өөрчилж байсан удаатай. Жишээ нь Бушинтангийн хоолыг Сачолтан хэмээн нэрийг нь өөрчилж байсан. Удахгүй улсаас энэ хоолыг бүр мөсөн 20 гэсэн. Та энэ талаар мэдээллийг хуваалцаач. Үнэн дээр одоогоор 2027 оны 2 сарын 6-наас эхлэн нохой махаар хоол хийхийг хориглосон байгаа. Тэр үед хоолныхоо цэсийг өөрчлөх шаардлага гарах байх. Цагаа зарцуулан ярилцлага өгсөн танд баярлалаа.